Сайн байна уу өглөөний мэнд. За миний нэр Оюн Төгс. Хэдүүлээ Voices for Sustainability буюу доктортой урлагийн төлөв бидний дуу хоолой нэртэй подкастт их орж байна. За өөрийгөө танилцуулаарай, нэр нь хэлээ. За орж болсон баярлалаа. Намайг Батөр Ирэл гэдэг 2022 оноос 2023 оны чиглэлийн нэтгэлгээр Английн Лондон хотын UCL-ийн их сургуульд суралцаад ирсэн байна. Сургуулийнх нь монгол нэр юу вэ? University College London гэхэр чинь London College их сургууль гэдэг үлээ нэг тийм яа тийм л дээ. За 2020-оос 21 онд гэсэн. 2022-оос 23. За төгсөө дөнгөж жил гарна. 90 жил болж байна тий. Монголдо тасан зохицоход тэгэхээр яг уу нөгөө нэг Монголдоос өмнө удаан амьдэрсэн болохоор тэр нь бол гайгүй л дээ. Гэхдээ яг нөгөө одоо Англид ах чинь стресс баг гэх юм уу? Одоо ингээл гой ногоон байгууламжтай, автобусны ажилдаг, метрон цагтаа явдаг, хоол хүнсний хувьд эрүүл гэх мэтлэн байдлуудад бол энэ Монгол стресстэй тэр стрессүүд одоо бол байхгүй л байдаг л да. Яг энэ саяын дэш ихт хүртэл ингээл төгжрэл бараг 40 минут төгжирч яахт ч гэдэг тийм. Тэгэхээр тийм асуудлууд байхгүй учраас гоё байдаг. Гэхдээ яг нөгөө одоо Монголд байхаар яад ч нөгөө гэр бүлтэй ойрхон ч юм уу эсвэл найз нөхдөд ойрхон болохоор нэг тийм одоо sense of belonging гэдэг ямар нэг юм ингээд хамаарагддаг. Би нэг юм нэг хэсэг гэж бодох хэсэг нь бол арай илүү л байгаад байдаг л да. Энэ нэгийнхаа нэг хэсэг гээд хэсэг гэдгээ илүү сайн мэдэрдэг. Бас яг бас нэмээд таны хэлж байгаа тэр одоо би нэг юмдээ бас хувь нэмэр оруулах чадна гэдэг тэр зүйл нь бас байдаг. Англид бол ер нь бол нэг би тэнд хувь нэмэр оруулаад байх юм байхгүй л санагдав. Сайхан зогоолаа саялал яг дотор нь бол байгаад байгаа юм л дээ. Тэр нийгмийг одоо хөгжүүлээд бодлогын тодорхойлцоод ч юм уу те явах хүн бол биш. Илүү нэг гадаад оюутан байна гэж хэлж чинь те. За сурсан сургуулаас гадна те мэрэгжил ямар техникт хамаарагддаг байсан, ямар мэрэгчлэр яг сурч төгссөн бэ танилцуулаарай. Манай сургуулийн хувьд Bartlett гэдэг техниктэй байдаг. Bartlett нь болохоор architecture, built environment гэх ер нь бол орчны судалдаг тийм техник. Bartlett-ийн техник болохоор дэлхийд архитектурын чиглэлээр бол лид топ 3-таа ордог. Айгуу сайн сургууль юм лээ. Ялангуяа sustainable architecture гэдэг тэр тал руугаа бол илүү сайн мэргэсэн тийм техник. Гэтэ манайх яг бодлогын чиглэлээр сургууль ч гэсэн ягаад Bartlett орсныг би бол сайн асуугаад бол ойлгох чадаагүй. Тийм. Гэтэ яг илүү нөгөө тэр sustainable тал руугаа байдаг тал болохоор би Bartlett орсон юм болов уу гэж юу нь анзаарсан. Тэгээ манай мэргэжлийн хувьд яг MPA гэж авч байгаа Master of Public Administration буюу нийтийн удирдлага, нийтийн удирдлага дундаа нийтийн бодлого, тэгээд инновац гэсэн тэр одоо илүү гүнзгийрүүлж үзсэн гэсэн. За сонирхолтой зүйлээр суралцсан байна. Өмнөх бакалаврын боловсролоо тий хаана сурч ирсэн, ямар мэргэжилтэй байсан бэ? Би бакалавртаа Америкт Аризонагийн их сургуульд сурсан. Тэгээд 15-аас 19 оны хооронд political science буюу улс төр, тэгээд environmental studies буюу бас байгаль орчны чиглэлээр давхар сурсан. Хоёр өөр мэргэжлэр гэсэн үг үү? Эсвэл хосолсон мэргэжил байсан уу? Яг хоёр тусдаал. Хоёр зэрэг бакалаврт сурсан. Яг хоёр зэрэг яг нэг нь одоо minor л явчихж байгаа юм л да. Дэд мэргэжлэг явчихж байгаа тийм. За ямар байна те? Тэнд сураад ирсэн хойноо Монголд ажиллаж исэн үү? Хаана ажиллаж исэн бэ те? Хэдэн жил ажиллаад мастерлуугаа сурсан. Би төгсчүүд Америкт нөгөө OPT гэдэг нэг жилийн ажиллах их байдаг. Яг уу STEM буюу инженерийн чиглэлээр сурсан бол 3 жилийн ажиллах хэрэгтэй. Би нэг жилийн ажиллах их ашиглаад Лос Анжелес хотын UCLA гэдэг сургуульд нэг жилийн судалгааны ажил хийсэн. Тэгээд тэр үед яг нөгөө ковид гараад тэгээд тухайн нөгөө George Floyd гэдэг хар эрэгтэй хүнийг Миннесота мужид одоо хөнөөгөөд тэгээд ер нь бол тэр чигтээ айгүйх тийм өмнө самуун болсон л да. Манай гэрийн орчмын дэлгүүрүүдийг шатааж батаагаал ер нь бол айгүй тийм эмх замбраагүй байдал үүссэн. Тэгээд 20 онд гэсэн үг. Яг ковид гараад, ковид 3 сард гараад 3 сараас намайг ижил 3 сарын 6 сарын хооронд бол ер нь бол айгүй л амар л болсон л доо. Тэгээд намайг гудамжинд явчихсан чинь нэг хүн шанаадаа. Ер нь бол Америкч чинь жоохон хэцүү байсан. Тэгээд за би ер нь гэртээ харъя. Миний виз дуусчихсан гэж шууд шийдээд ирсэн. 20 онд чинь нөгөө ковид гарсан. Тийм. Ковидын ерөөдөө хязгаарлалттай байсан. Яг Монгол бол гайг байсан л да. Яг тусгай үргийн нислэг гэдэг бол явжсэн. Тэгээд ирчээд би ер нь нийгэмдээ хандсан ажил хиймээр байсан.
Тэгээд нийгэмдээ бас болж байгаа олон асуудлын талаар бас айгүй одоо сайн ойлгомоор байсан. Тэгээ олон хүнтэй танилцмаар байсан. Тэгээ яг тухайд би өмнө нь Зориг сантай хамтарч ажиллаж байсан. Хөтөлбөрт нь багш хийгээд тэгээ Зориг сангийн ерөнхийдөө ажлууд дуртай, өөрөө ч гэсэн айгүй сурч боловсрох болцоотой, бас өөртөө нийгэмдээ хувь нэмэр оруулах боломжтой мэн гэж үзээд Зориг сан хөтөлбөрийн зохицуулагчаар бол орж ирсэн. Тэр ажиллаараа хэр удаа? Тэгээд 2 жил ажиллаад би айгүй олон төслөөр ажилласан л та. Залуу маллал, залуусын доктортой ажлын дэмжих хөтөлбөр, залуу эрдэмтэн, тэгээ өглөөгөө бас төслүүдээр хэрэгжүүлжсэн. Сонгуулийн үеэр нөгөө залуучуудын сонгуулийн эрцийг нэмэгдүүлэх тийм төсөл хэрэгжүүлээд тэгээд ер нь бол ажилласан. Гэхдээ бол 300 гаруй залуучуудтай яг шууд утгаараа хөтөлбөр дээрээ бол удирдах ажилласан. Олон одоо грант бичсэн. Авсан. Тэгэл олон хүмүүсийн ярьцлага авсан. Ер нь залуу хүмүүс Монголд ямар асуудлууд тулгараад байгаа юм бэ? Ямар асуудлууд бид нэр ингээд шийдэд өгчих юм бол энэ хүмүүс илүү амжилттай явах юм бэ? Ялангуяа боловсролын салбарт энэ хүмүүс ямар дэмжлэг хэрэгтэй байгаа юм бэ гэдэг талаар ер нь ойлголт авсан. Яг би өөрөө ч гэсэн тэр хүмүүсийн нэг бараг адилхан настай бараг заримаас нь дүүч тохиол байсан л та. Гэхдээ яг тэр хүмүүсийн асуудлыг өөрөөхөө баблаасаа илүү гараад илүү одоо нийгмийн асуудалтай ойлголттой болж чадсан. Тэгэхээр Зориг сангийн хийсэн ажилдаа бол би бол үнэхээр баярлалдаг. Хамт олондоо бас хайртай. За тэгэхээр мэргэжлүүдийн хувьд ойлгох гэж асууж байгаа шүү. За эхний мэргэжил нь бол илүүтэй улс төр, тэгээд байгаль орчин чиглэлийн тий. Тэгэхээр эндээс юу харагдаж байгаа гэхээр та өөрөө магадгүй залуу хүний хувьд улс төрийн түвшинд тий ер нь ямар засаглал байдгийг, ямар институтууд байдгийг, одоо хэдэн төрлийн онол байдгийг ч гэх юм уу тий. Тэндээс мэдээ суралцсан болов. За энэхэн байгаль орчин гэхээр доктортой хөгжлийн чиглэлээр Монгол улсад бас тэр чиглэлийн ямар бодлого эсвэл улс төрийн нам хүчин ч юм уу тий байдаг вэ гэдэг мэдээж анзаар сонирхож исэн болов. Гэхдээ яг Монголдо сураагүй Америк сурчаас бас онцлог. Тэгээ эргэж ирээд ажлыг нь харахаар илүү тэр боловсрол залуу хүмүүс тэгээ төрийн бус байгууллага талтай ажилласан байна тий. Тэр энэ хоёрын уялдаа гэх юм уу та тий энэ төвшингүүдэд яг шинээр юу мэдээ сурч магадгүй мэдэрч явсан учраас мастрын сургалтынхаа тий илүү нөгөө улс төр судлал байгаль орчин чиглэлээрээ биш нийтийн удирдлага буюу одоо олон нийтэд хэрэгцээтэй бодлогыг яаж түр улс маань гаргаж ирэх хэрэгтэй байх гэдэг талаар сурсан баг л та. Тэгэхээр тэр талаараа нэг холбож үзэгчд маань харилцуулаач тийм. Яг би яад бакалавртаа ийм мэргэжлэр сурсан мэй гэхээр тухайд яг үнийг хэлэхэд надад одоо мэргэжлийн чиг баримжаа олгох одоо хүн бол байгаагүй. 10 жил би улсын сургууль сурсан 1-р сургууль. Гэхдээ 1-р сургууль бол улсын сургууль дондаа гайгүй мэдээж одоо бүр 5 шарын сургуулийг бодох юм бол арай илүү ресурстай багш нарын сайн гэсэн хэдиж яг тухайд одоо хүртэл би бол хангалттай хэмжээнд одоо мэргэжил сонголтын боловсрол манай 10 жилийн боловсрол ерөнхий боловсролын систем өгч чадахгүй байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр яг харж байгаа л би бол инженер болохгүй гэдэг бол мэдчихсэн. Бизнесийн чиглэлээр би бас ер нь бол явах сонирхолтой байсан. Ягаад ч би ингээд одоо мөнгө олно зүгээр бизнесийн мөнгө хөөгээ авах хэрэг надад бол хувьд бол нэг би биш юм байна гэж боддог байсан л да. Тэгээ яг илүү өргөн чиглэлийн юм сурыг тэг дараа нь яг мастертаа энийг гүнзгийрэл сурах боломжтой гэж бодсон. Тэгээ мэдээж яг climate change уур амьсгалын өөрчлөлтөдөө бол санааж авч удаа гэсэн багаас эхлээл. Тэгээ энэ хоёрыг хослуулаад ерөн жоохон бодлогын чиглэлээр ирээдүйд сурахад хэрэг болж магадгүй мүү гэдэг утгаараа л сонгож байсан. Гэхдээ илүү надад тийм зөв чиглэл одоо чиглэл байсан өгсөн хүн байсан бол илүү өөр мэргэжил сонгохыг бас үүсэхгүй л дээ. Тэгээ яг Монголдо ирээд нийгэмд хандсан чиглэлээр ажил хийгээд ингээд явж байхад бол би өөрийн гэсэн ямар нэгэн байдлаар нийгэмдээ импакт бол гаргасан. Хүр нөлөөгөө гаргаад хүмүүсийн амьдралд бодиттой хувь нэмэр оруулаад жишээлх юм бол манай нөгөө доктортой ажил зэрэглэлийн дэмжих хөтөлбөр гэдэг SUIP гэх хөтөлбөр дээр би 80 гаруй залуучуудтай болтол ажиллаад яг их сургуулаа төгссөн мөртлөө эмзэг бүлгийн зорилт бүлгийн ажлын байрны орчит тухай залуучуудтай хамтарч ажиллаад 90 гаруй хувийг нь ажлын байранд оруулаад ингээд явсан. Тэгэхээр тэрнгээрээ харахад яг дээр залуучууд агүй их одоо тусламж хэрэгтэй байт юм байна. Жохон ч гэсэн спорт өгчих юм бол энэ хүмүүс өөрсдөө ингээд амьдралаа болгоод амжилттай ажиллах боломжтой байт юм байна гэж харсан. Гэхдээ харамсалтай нэг сургуулиуд бол энэ хүмүүсийг академик боловсролоор яг бүгд нь хангалттай сайн өгөхгүй л академик боловсролоо. Тэгэхдээ хажуугаар нь яг ажлын байрны хэрэгтэй ур чадварыг өгөхгүй байсан. Тэгэхээр энэ чадваруудыг бол өгөх шаардлагатай байна гэд энэ манай хөтөлбөр бол явсан. Гэхдээ яг би 2 жилийн хугацаанд ахын хүнтэй тулж ажилласан. Тэр хөтөлбөрийн хүрээнд. Гэхдээ бол Монголд 80 биш цаана 80,000 хүн бол их тусламж хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгэхээр ингэж хийхэд бол яах ёстой вэ гэхээр ялчгүй бодлого байсан. Төрийн бодлого сурах хэрэгтэй байна.
илүү олон хүнд яаж хүрэх үү, энэ импактаа илүү олон хүнд яаж хүртээмжтэй болох вэ гэдэг дээр сурах хэрэгтэй байна гэдэг тэр итгэл үнэмшлэлээр тулгуурлаад нийтийн бодлого сурья л гэж бодсон. Гэхдээ яг манай хүмүүс монголчууд нэг дутуу ойлгоод нөгөө нийтийн бодлого public policy гэхээр нийтийн төрийн удирдлага, төрийн бодлого гэж яриаддаг. Яг үндэ энэ чинь нөгөө төрийн бодлого биш, нийтийн бодлого гэж ярьж авч байгаа. Ягаад тэгэхээр төрийн гэхлээр зөвхөн л төр ингээд удирдлага хийдэг, бодлого гаргадаг гэж бодоод байгаа байхгүй юу. Одоо манай нөгөө удирдлагын актив чинь бүгд төрийн удирдлагаар сурдаг гэж ярьдаг шүү дээ. Би бол нэг одоо тэрийгэж ойлгоогүй л явж ийн гэж хараад байгаа байхгүй юу. Ягаад тэгэхээр заавал төрийн албанд орж иж эсвэл улсын хурлын гишүүн болж иж бодлого тодорхойлохгүй. Та одоо яг нэг нийгмийн байгууллага байсан ч бодлого тодорхойлж болно. Advocacy буюу ингээд өөрийнх нь бодлогыг лобби хийгээд ч юм уу энийг ингээд дэмжиж яагаад уустууд төртөө хамтарч ажиллах юм бол заавал төр байхгүйгээр бас бодлого тодорхойлж болно. Эсвэл ингээд төрийн бусад өөр нийтийн байгууллага, бизнесийн бус байгууллагад бас бодлогын тодорхойлох явах бүрэн боломжтой учраас энийг нийтийн бодлогыг ер нь яраас зааж явах хэрэгтэй юм лээ л дээ. За их баярлалаа. Манай дээр бас ихтэй сургуулиудад Монголтэй анхаарахад ингээд public policy, public administration гэдэг нэртэй, англи нэртэй мэргэжлүүдээ яг төрийн удирдлага, төрийн захиргаа гэж орчуулад. Тэрийг бол хэрвээ төрийн хацсан бол government policy, government administration гэж ярина л да. Пим шиг аахгүй. За тэгэхээр олон янзын мэргэжлийн хүмүүс сонсож байгаа учраас та энэ товчхон бодлого гэж юу юм те. За та сая advocacy гэсэн бодлогод нөлөөлнө гэж юу хэлэх юм? Бодлого тодорхойлно гэж юу хэлэх вэ те? Мэргэжлийн үеийн бас бидэрт ойлгох хэрэгтэй. Яг мэргэжлийн гэхэд хэцүүлтэй яагаад гэвэл би яг өөрөө нөгөө бас бодлогын чиглэлээр хангалттай хэмжээнд ажиллаагүй байгаа болохоор зүгээр яг миний бодлогын чиглэлээр баримжаа бол авсан гэж харж байгаа. Яагаад тэгэхээр англи ч бас мастер нь ганцхан жил байдаг учраас ингээл бүх юмыг бөмбөгдөөл дуусч тийм үлээ. Онлоодыг. Тэгэхээр практик хийхэд аягүй бол хангалттай бол биш. Магадгүй нөгөө Америкт 2 жилийн мастер хөтөлбөр байдаг болохоор арай илүү нөгөө сурсан зүйлээ баттгах, илүү гүнзгийрүүлж үзэх боломжтой юм болов уу гэж даваа талыг Америкт харсан. Гэтэ мэдээж англи даваа тал нь аягүй хурдан одоо юмаа сураад ингээд гараад өөрийнхөө амиг ажлаараа гараад практик хийх боломжтой юм болов уу гэж харсан. Тэгэхээр яг таны асуултанд хариулахад бодлого гэж юу юм бэ гэхээр ерөөсөө л одоо бидний тулгараад байгаа асуудлууд байдаг тийм одоо нийгэмд төгжрээний асуудал, удааны асуудал, боловсролын хүртээмжийн асуудал, эсвэл эрүүл мэндийн асуудал энэ бүх асуудал дээр л бид бүгдээрээ одоо шийдвэр гаргахыг л бодлого гэдэг юм л да. Тэгэхээр одоо удааны асуудлыг бид нэр яаж шийдэх үү гэхээр сүүлийн жилүүдэд бид нар сүүлийн 10 жилд ерөөсөө л тэг сонгоогоор л явууллаа. Тэрийг бол бид бол маш муу л бодлого гэж хараад байгаа байхгүй. Яг үнэндээ тэг сонгоо явснаас болж одоо их боломжтой айлууд нь бүгд 2 машинтай болсон. Эсвэргээрээ Монголд одоо явж байгаа Улаанбаатар хотод явж байгаа машины тоо нэмэгдсэн. Тэгэхээр төвжрээ маань урт хугацаанд ингээд илүү нэмэгдсэн юм үр дүн гаргацсан байгаа байхгүй. Тэр нь бол маш буруу бодлого шийдвэр болчихж байгаа. Яг бодлогыг гүнзгийрээ ялах юм бол ингээд хуулийн хүрээнд ингээд шинэ хууль батлаад хууль хэрэгжүүлэх юм бол тэр маань бүр ингээд бодлого маань бүр яг одоо урт хугацаанд хэрэгжих нөхцөл нь бүрддэг. Гэхдээ богино хугацаанд иймэрхүү одоо захирамж гаргах ч юм уу, иймэрхүү шийдвэр гаргах, шийдэл гаргах, төсөл хэрэгжүүлэх маань өөрөө бодлого болоо явчихж байгаа юм байна л да. За тухайн асуудлыг шийдэж байгаа ямар нэгэн шийдвэр гаргах юм бол тэр маань өөрөө бодлого тодорхойлж байна л гэж үзэх юм тийм. За тэгэхээр шийдвэрийг гаргуулахын тулд магадгүй одоо мэдээлэл сургалтаар хангадаг ч юм уу тийм тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг ч юм уу явах юм бол нөлөөлөх гэдэг ажил магадгүй болох юм байна. За тэгэхээр бодлого тодорхойлох гэдэг ажилд бол заавал одоо төр засаг ч юм уу хин нэгэн мундаг удирдагч бидний төлөө хийх ёстой асуудал биш тийм. Иргэд бид нар өөрсдөө чадах боломжтой байна. За тэр утгаараа манай Батбаяр хөлийн хувьд бол төрийн бус байгууллагуудаар эртний нийгмийн үйл ажиллагаануудаар тийм тодорхой залуучуудын боловсрол хөдөлмөр эрхлэлтийн талаар бас ажиллаж үзжээ. За тэгээд ажиллаж исэн туршлага дээрээ Англид суралцаад ирсэн. Тэгээд ирсний дараа тухайн үед харж исэн өөрөө чинь үзэл бодол ч юм уу тийм ажиллаж исэн хөтөлбөрийг яавал илүү өөр нөлөөтэй санагдсан. Эсвэл одоо юу хиймээр санагдсан бэ? Магадгүй өмнөхөөс өөр ажил хиймээр санагдсан уу? Эсвэл үргэлжлүүлмээр санагдсан уу тийм? Юу өөрчлөгдсөн бэ? Тийм. Яг би ирээд бол ялчгүй өөр зүйл туршижмаар санагдсан л та. Яг энэ нийгэм төслүүд дээр бол мэдээж тухий дуртай үр дүнгийг хардаг, үнээр сэтгэл хангалуун байдаг. Гэхдээ илүү том чиглэл би юу хийж болох юм бэ гэж аяга бодсон. Тэгээд миний хамгийн одоо бол би 2 ажил хийж байгаа. Нэгдүгээрт нь Үнэн News гэдэг мэдээллийн байгууллагт би одоо төслийн зөвлөх одоо төслүүдэд сая сонгуулийн үеэр ажилласан. Манайх Үнэн News болохоор яг одоо independent гэдэг хараад бос медиаг бас хөрвүүлэх явж байгаа. Монголд бол хараад бос медиа ер нь аягүй хэцүү байгаа юм. Одоо хэвлэлийн их чөлөөний байдал бол сүүлийн арга
4-5 жил болгон манайх одоо хэвлэл эрхчлөөний индексээр ухарч байгаа. Тэр маань одоо ингээл бүх улс төрчид баг өөр ингэсэн телевизтэй, сайттай болцсонтой холбоотой л доо. Яг хэвлэлийн одоо эрхчлөөний одоо хараад бас медиа яг бизнес үйл ажиллагаа явуулаад Монголд цалингаа тавиад явахад аягүй хүндрэлтэй юм лээ. Тэгэхээр энийг бид нэр одоо яаж хийх үү, өөрсдөө яаж үйлчлэх үү гэдэг тал дээр найзуудтайгаа нэлээд ажиллаж байгаа. Тэгээ бид нэр сая үнэн vote гэдэг төслийг Instagram дээр ер нь бол сошиал медиа дээр хийсэн 100 сонгуулийн үеэр тэгээд өглөөгийн бид төслийг зориг сантай хамтраа хийж яхад юу ажиллагдсан бэ гэхээр манайх гадаадаас Америкаас Азийн сангаас санхүүжтай хийгээд тэгсэн чинь яг хуу гадаадын одоо оролцоотой Монголын сонгуул нөлөөлөгч нэгээ манай компани ажлыг хааж исэн тийм мухай болж байсан. Тухай би 23 настай хөлт ер нь бол айгүй гомдчихсэн л доо. Тийм одоо өөр биднээс өөр илүү мухай юм жаа зөндөө юм байхад бид нарыг яагаад ингэж гатуурхаад байгаа юм бэ? Бараг цахилгатаж явж байгаа юм болов уу гэж бол гомдчихсан. Тэгэхээр тэр гомдол маань явсаар агаад одоо хүртэл за манай сонгуул 126 гишүүнтэй энэ маш том түүхэн сонгуул хийж байна. Энэ сонгуульд бид нэр цаа оролцохгүй бол бидний яриад байгаа нөгөө бодлого маань сайн хэрэгжихгүй. Бид нэр илүү залуу хүмүүсийг сонгуульд одоо улсыг дэвшүүлэх хэрэгтэй байна. Илүү олон эмэгтэй хүмүүсийг сонгуульд ялгуулах хэрэгтэй байна. Илүү олон хөдөлмөрийн бэрхшээлтэй хөгжлийн ялгаатай иргэдийг бас улсыг хурлын гишүүн болох хэрэгтэй байна гэдэг итгэл үнэмшлэл бол байсан. Тэгэхээр тийжээж манай бодлого маань илүү одоо инклюзив, илүү одоо хүртээмжтэй болно. Илүү одоо ухаалаг болно тийм. Тэгэхээр инхинд бол миний хийж чадах юм юу байсан бэхээр би бол яхаа өөрөө төвчгүй. Тэгэхээр зүгээр төвч байгаа хүмүүст нь бол туслах, илүү олон залуу хүмүүсүүдийг саналаа өгүүлэх, саналаа өгүүлэхдээ илүү одоо мэдлэгтэй, мэдээлэлтэй саналаа өгүүлэх тийм зүйлийг бол хиймээр байсан. Тэгэхээр бид нэр өнөө өдөрөө ямар ч одоо хараад бус ямар нэгэн нам эсвэл олон улсын байгууллагаас санхүүжилт авахгүйгээр өөрөө би бараа цалингүй 3 сар ажилласан. Тэгээд тэрнийхээ хүрээнд бараа 130 гаруй контентыг бол хийгээд видео одоо зураг carousel медиа одоо контентуудыг хийгээд 350 гаруй хүн бол хүрсэн мэлээ кампани ажиллаараа. Тэгээд тодорхой хэмжээнд бол бид нэр амарчсан одоо мэдээлэл хүргээд үр дүнгээ гаргасан гэж харж байгаа. Тэгээд тэрний үндсэн дээр ч гэсэн бас магадгүй өмнөх одоо улсын хурлын улсаас арай илүү агттай улсыг бол одоо бүрдсэн боловч харж байгаа л да. Мэдээж бол энэ бол сэтгэл хангалуун бус ч гэсэн дараагийн одоо улс хурлын сонгуульд бас одоо юу гэдэг гайгүй үлгэр дуурайл болохоор болсон юм болов уу гэж харж байгаа. Тэгээд тодорхой хэмжээнд өөрчлөлт гарсан. Хөдөлмөр орсон гэж бодож байгаа. Хоёр дахь нь хийж байгаа ажиллахаараа New Norman Institute гэдэг төрийн бус одоо судалгааны институтыг бас байгуулж байгаа. Энэ маань юу гэхээр одоо яг уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх зорилготой. Одоо Монголын хувьд мэдээж уур амьсгалын өөрчлөлт дэлхийн түвшинд тулгарч байгаа хамгийн том асуудал нэг. Ер нь бол хамгийн том асуудал. Одоо existential crisis гэж байгаа бүр ингээд бид хүн төрөлхтөн байх уугүй юу шийдэх гээд байгаа том асуудал уур амьсгалын өөрчлөлт. Тэгэхээр энэ дээр болохоор монголчууд яг хувь нэмрийн орлого дээр айгу дэлхийн тавцсан айгу бага болгож харж байгаа юм л да. Нэгдүгээр одоо бид нэр коптер очих юм бол манай хөрс хэрэглэгч юу ярьдаг гэхээр тэрбум мод тарнаа л гэдэг. Яг үндэ мод тарих Монголд яг Монголын хувьд нөхцөл дээр хөрсөн дээрээ боосон шийдлөө гэдгийг бол бас мэдэхгүй. Монгол маань бас өөрөө нэг айгу тийм хуурай нөхцөл одоо уур амьсгалтай орон учраас бид нэр мод тарихаас илүү хөрсөө ингээд одоо зүлгээ хамгаалах маань илүү баг нөгөө зөв шийдэл аваад гэдэг юм л л дээ. Хэмжлэн тэгэхээр нөгөө бид нэр нүүдэлчин соёлоо ашиглаад малчин авах ашиглаад яаж сурах юм аваад яг тэгэхээр манай нүүдэлчин малчин соёл маань одоо дэлхийд дахинд хамгийн л баг sustainable хамгийн байгальтай ээлтэй амьдралын хэм маягуудын нийлэлтэй. Тэгэхээр тэрнээсээ ерөөсөө бид нэр суралцаагүй, тэрийгээ судлаагүй, судалсан ч гэсэн тэрийгээ одоо ерөөсөө бодлогын түвшинд хэрэглээгүй, одоо уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэхэд ямар нэгэн шийдэл боловсруулаагүй байгаа. Тэрний орондоо хараад ер нь одоо нүүдэлчин соёл ахуйгаа судлыг, малчин энэ бэлчээрийн мал аж ахуйгаа сайн судлыг. Тэрнээс авч болох зүйл бид нар юу вэ? Харах юмнууд юу вэ? Тэрийг бид нар олон улсын татсанд одоо уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэхэд яаж ашиглаж болох вэ гэдэг дээр одоо шийдэл бодлого боловсруулах гэдэг ийм төрийн бус байгууллага одоо төрийн бус судалгааны институтыг бол байгуулах гэж байна. Ийм хоёр ажил хийж байгаа. За маш сонирхолтой ажлууд хийж байгаа юм байна. Тодруулаад асууя тий. Эхнийх нь болохоор дөрөвдөгч засаглал болсон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэрэн дотроо одоо хараат бус одоо мэдээллийг их сурулж байдаг бол Монгол маш чухлаа гэж хэлж байна тий. За энэ болохоор мэдээж одоо олон нийтэд зөв мэдээлэл хүрэхээс гадна хэвлэл мэдээллээрээ дамжуулаад магадгүй бодлого тодорхойлох хүмүүст тий одоо магадгүй мэдээлэл датагаар гаргаж өгч байдаг юм уу? Залуучуудын сонголтод бас нөлөөлдөг гэж ярьж байна тий.
энэ ажлаа хийж байх үедээ тэр олон контентууд бэлдээд те хүмүүсүүдэд бодолоор хүрч байхад манай одоо ялангуяа сонгуулийн жилд бас ажилласан байгаа. Тэгэхээр улс төрийн сонгуул те тэрний засаглал, намуудын засаглал ч гэдэг юм уу. За нэр дэвшиж байгаа хүмүүсийн мэдлэг чадвар, өөрийгөө илэрхийлэх байдал гэдэг нь таны одоо суралцсан нийтийн бодлого талаасаа тий хэр мэдлэг мэдээлэлтэй санагдсан бэ? Яг одоо ийм зүйлтэй манай нэр дэвшигч нар намууд за эсвэл энэ сонгуулийг зохион байгуулж байгаа тий үйл ажиллагаа анхаараасаа гэсэн ийм зүйл бас анзаарэгдсэн. Жишээлбэл нэг подкаст ч юм нэг мэдээ гаргасны дараа хандлагатай толгой өөр болж исэн ч юм уу мэдрэмжүүд өгч ирсэн болоо. Яг хоо сонгуулийн ерөнхий орол ерөнхийдөө бол яг хоо зохион байгуулалтын үед ажгүй ажилладаг гэж бол хардаг. Гэхдээ яг сонгогчдын боловсролыг дэмжихдээ юусэн анхаардаггүй санагддаг. Яг хоо сонгуулийн үйл ажиллагаа ингээд зохион байгуулалт хар харьцгаа ингээд нөгөө харан тооны машина тооллого хийдэг машинаа ингээд ажиллуулаад ингээд үр дүнгээ спорт хийхдээ бол аюу сайн ажилладаг. Гэхдээ сонгуул дуусаад дараагийн сонгуул хүртэл сонгуулийн ерөнхий ороо ерөнхийдөө бол яг сонгуул ингэж оролцох хэрэгтэй шүү. Ус төр гэдэг чинь ийм байдаг шүү гэдэг мэдээллийг ер нь бол байнга ард иргэдээ ялангуяа 10 жилийн ч юм уу эсвэл оюутан залуучуудаа түгэж авах хэрэгтэй юм байна л да. Тэгжиж энэ залуучууд маань өөрсдөө 18 хүрээд сонгуулийн насны дээр хүрээд сонгуульд идэвхтэй оролцсон. Сонгуулийн ач холбогдлыг ойлгоно. Тэгээ бас мэдлэгтэй мэдээлэлтэй одоо зөв хүндээ саналаа өгж сонгуульд оролцдог юм лээ. Тэгэхээр тэр ажлыг бас сайн хийхгүй байгаа гэж харж байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаарт манай ус төрийн институт зал яг хуу тэр бол айгу том сэдвэлтэй. Гэтэ бол манай ус төрчид маань өөрсдөө бас яг энэ яг юунд өрсөлдөд байгаа би сайн ойлгохгүй болов гэж юу харсан. Одоо Монголд одоо яг ажил хийл гэвэл би улсын хурлын гишүүн болох хэрэгтэй гэж боддог тийм буруу хандлага байгаад байгаа юм санагдсан. Яг үндэ бол хувийн хвшилт ч юм уу эсвэл өөр олон байдлаар ус Монгол орондоо их орондоо одоо хувийн нэмэр олох зөндөө боломж байгаа. Улсын хурлын гишүүн бол ерөөсөө л ард иргэдийг төлөөлөөд хууль санаачлах хэрэгтэй ажил. Гэхдээ энэ хүмүүс юу ярьдаг гэхээр компани ажил тэрэ би зам байна, одоо сургуулагч юм байна. Би ингэж үрийг чинь тэглэнэ гэдэг юм өөрийнх нь ажлын одоо их үүрэгт байхгүйгээр тийм зүйлүүдийг амлаа яваад байдаг нэгдүгээр. Хоёрдугаар энэ хүмүүс бас нэгдүгээр public servant гэдэг үг. Нийтийн одоо үйлчлэгч. Ус төрч гэдэг хүн бол ер нь бол нийтийн үйлчлэгч байх хэрэгтэй. Одоо яагаад тэгэхээр сонгогч хүн тэр саналаа өгсөн одоо ус төрч улсын хурлын гишүүнд бол ажил олгож байгаа гэсэн үг тийм. За чи намайг төлөөлөөд миний төлөө намайг төлөөлөөд энэ улсын хурлд ороод хууль батлаа. Миний эрх ашиг хамгаалаа гэдэг саналаа өгж байгаа. Би бол гэхдээ сонгуульд ялаад сонгуульд саналаа улсын хурлын гишүүн болсныхаа дараа бидний дарга болцдог. Ерөөсөө одоо биднэрт одоо үйлчлдэг тийм хүн биш болцдог тийм. Дээрээс нь харж ирдэг. Гэхдээ саналаа авахаас өмнө болохоор ингээл надад саналаа өгч өгөх гойдаг. Би ингийн тийм юм л. Тэгэхээр ерөөсөө ингээд public servant гэдэг үгээс ойлгохгүй л санагддаг л да. Үйлчлэгч байх хэвээр хүмүүс маань дарга болчихлоо бодоод. Тэгэхээр нөгөө өмнө нь бол би та нарт ингэж үйлчлэнэ гэж амлдаг байснаа гарахаараа мартчихад байна тийм. Тэгэхээр хамгийн түрүүнд би одоо реформ юунд эхлэх гээд байна гэхээр ерөөсөө л залуу үе маань одоо бол би энэ 40 гарсан 50 гарсан ах нарыг бол энийг ойлгох гэж ерөөсөө бодохгүй байна. Энэ хүмүүс угаасаа өөрчлөлтөөс өнгөрсөн гэж харж байгаа. Тэгэхээр одоо миний үеийн ч юм уу надаас арай нэг ах 30 гарч байгаа энэ залуучууд бас ихтэй мэдлэг боловсралтай одоо этиктэй хүмүүс маань гарч ирээд энэ одоо албыг нийтийн албыг одоо үйлчлэгч гэж хардаг хүмүүс гарч ирээд өөрчлөх юм болов гэж харж байна л да. Тэр болтол одоохондоо бол 1000 одоо 50 гарсан хүнийг бол ингэж өөрчлөлтөж байгаад би бол өөрчлөлтгүй л гэж харж байгаа. Тэгэхээр тэрнээс эхлээд одоо хүмүүс өөр стандартыг одоо улсын хурлд нийтийн албанд гаргаад ирэхээр сонгогч маань ч гэсэн өөр хүлээлттэй болно. Зөв хүндээ саналаа өгдөг болно. Тэгээд хүлээгээд цаанаасаа эхлээд зөв хүмүүс саналаа ингээд сонгогчд маань хариуцлага шаардаад эхлэхээр ус төрчд маань бас тэрэндээ дагаад өөрчлөлтөж эхэлнэ гэж харж байгаа. Зөв. Тэр ерөнхийдөө одоо байгаа төслөлийн мэдээж бүх иргэд шүүмжлэлтэй байдаг тийм. Иргэдэд төлөөж чадахгүй байна. Тэгэхээр ахаараа ингээд дарга болчлоо гэж тийм. За тэгвэл түүнийг шийдвэрлэх арга нь магадгүй тийм. Иргэд өөрсдөө шаардлага өөрчлөв. За тэр шаардлагыг өөрчилж чадхуйц сайн жишээ бүхий ус төрчнөр олноороо гарч ирэх тийм. Тэгэхээр лидерээ харж иж нөгөө иргэд маань ийм жишээ байх хэрэгтэй байна гэдэг шалгуурыг за тавинаа л гэж харж байна тийм. За ийм үүнд одоо таны хэрэгжүүлсэн тэр компанид ажлууд тийм. Өмнөгийн ялангуяа хэвлэл мэдээллийн акцууд яаж нөлөөлөх шиг болов та яг нөлөөлж чадсан уу эсвэл урт хугацаанд нөлөөлнө гэж харж байгаа юу? Яг уу хэмжээд бол хэцүү байдаг нөгөө бид нар чинь яг л хэдэн хүнд хүрсэн байныг тавгаал хардаг. Яг хүрээд энэ хүмүүс ямар арга хэмжээ авсан бэ гэдгийг бол хэмжих боломж байхгүй. Мэдээ судалгаа хийж болно. Гэхдээ судалгаа хийх айгүйх зардалтай хэцүү. Тэгэхээр бол би бол бодохдоо 350 гаруй мянган хүнд ямар ч сан бид нар хүрсэн байна залуучуудад ялангуяа 18-аас
одоо 28 хүртэл насны залуучууд бид нар хүрсэн байна. Тэр хүмүүс бидний контентыг хараад ядаж л гараа саналаа өгсөн байгаасаа л гэж харж байгаа тийм. Тэгэхээр одоо ядаж 10 хүний саналаа өгөхгүй гэж бодож исэн хүний 3-ыг нь бид нар за саналаа өгч дөө гэд саналаа өгсөн бол бидний гарсан одоо үүр гэж одоо хийсэн ажил гэж харж байгаа. Тэгэхээр би бол бас энэ залуу хүмүүсүүдийг илүү их саналаа өгөөсэй гэж харж байна л да. Одоо эрдэнэ төлөөлөгчдийн хурлын сонгуул болох чинь. Тэгэхээр 10 сард хэрийн сонгуульдаа бас сайн идэвхтэй оролцоод яг та бидний одоо амьдрал тулгамддаг, өдөр болгон тулгамддаг хотын асуудлуудыг шийддэг хүмүүс бол энэ хүмүүс одоо боржуур гэл эдний байнга бухимдалаа шүү дээ. Тэгэхээр боржуурыг сольж байгаа хүмүүс бол эрдэнэ төлөөлөгчдийн хурлын төсвийг баталж байгаа хүмүүс. Тэгэхээр одоо бидний төлж байгаа татварыг боржуур дүрмээргүй байх юм бол одоо гараа саналаа өгөх шаардлагатай байгаа л да. За тэгээд саналаа өгөөрэй гэж уриалж байгаа юм байна залуучуудтай тийм ээ. За мөн хоёр дахь ажил нь судалгааны ажил байсан тийм. За энэ ажил маань сая бас та ярьжтэй. Хэвлэл мэдээлэл бол яг ингээ мэдээлэл хүргээд нэг талтай мэдээлэл нэг талаас үсгээд өгчлөө. Тэгэхээр ард нь судлах хэрэгцээ гардаг. Магадгүй энэ хэрэгцээн дээр урилдаж ажиллах уу? Судалгааны ажил нь яг юун дээр фокуслах вэ? Судалгааны ажил маань яг одоо энэ нүүдэлчин соёл ахав. Тэгээд бэлчээрийн мал аж ахуйг судлах энэ чиглэлээр л анхаарна. Тэгээд тэрнээсээ олж авсан мэдлэгээ бид нар боловсруулад одоо нэг фреймворк гэж гарна. Бид нар design thinking framework гэж ярьдаг шүү дээ. Design thinking-ийг одоо технологийн компаниуд ашиглаж байна. Сүүлийн ярих юм бол Европ, засгийн газрууд нь ашиглаж байна. Энийг ашиглаад бид нар ингээд одоо фреймворкыг ашиглаад ямар нэгэн шийдэл боловсруулдаг, ямар нэгэн бүтээгдэхүүн хийдэг. Тэгэхээр тэрнтэй адилхан бид нар яагаад одоо numeric framework гэж гаргаж болохгүй юм бэ? Тэр фреймворкийг ашиглаад дэлхийн одоо SDG goal-ыг боловсруулж байгаа UN-ийн шийдэл боловсруулж байгаа болохгүй. Яагаад одоо дэлхийн бүх компаниуд том компаниуд өөрсдийн гэсэн одоо sustainability officer-тай болсон, sustainability department-тай болсон. Тэр department-аа бид нар одоо numeric mindset-ийг ашиглаад, framework-ийг ашиглаад яагаад шийдэл боловсруулах болтгүй гэдэг тэрийг л боловсруулах гэдэг. Тэгэхээр тэрэн дээр л бид нар одоо гадаадын судлаачтай хамтарч ажиллана, Монголын судлаачтай хамтарч ажиллана, өөрсдөө бас малчин хайр дээр очиж судалгаа хийн, хэмжлэнээр нь бол эхний байдлаар явъя гэж бодож байгаа. Тэгээ энэ бол урт хугацааны төсөл гэж харж байгаа байхгүй. Тэр нэг 2-3 жил, эхний 2-3 жилдээ бид нэлээд сайн судалгаагаа хийжээ. Тэрнийхээ хажуугаар бас янз бүрийн хөтөлбөр хэрэгжүүлээд гадны хүмүүстэй хамтарч ажиллая. Одоо 10 жилийн болгон их сургуулийн оюутнуудтай бас боловсрол олгоё. Тэгээ гарч ирсэн мэдлэгийг гадагш яагаад түгээ ялгдаг тийм л гол зорилготой одоо байгуулах гэдэг. Тэгэхээр ер нь доктортой хөгжлийн зорилтуудад яаж хүрэх үү? Түүнд одоо ямар хөө арга гаргачлалууд, магадгүй журам стандартууд ч юм уу тийм ашиглах вэ гэдэг талаараа одоо нэг юм зэгцтэй мэдээллийн бааз үүсгэж байна. Түүн зөвөр судалгаа хийж байна гэж ойлгож байна. За Marek mindset гэсэн ярьсан тийм түүнийг монголоор хэлүүлэх гэсэн үг үү? Нүүдэлчин сэтгэл гэх юм уу? Бид нэр нүүдэлчин сэтгэлийг л амар ярьдаг л да. Одоо монголчуудын хамгийн одоо муу зан чанарууд нүүдэлчин сэтгэлтэй холбоотой байдаг. Бас хамгийн сайн зан чанарууд бас нүүдэлчин сэтгэлтэй холбоотой байдаг гэж хардаг. Яагаад бид нэр ингэж нэг газар очихоор хурдан идээшээ тасаа зогцчдیں гэхээр нүүдэлчин хүмүүс учраас. Яагаад бид нэр ингэ монголчлоод юмыг айгүй хурдан сэтгэгээд шийдэл гаргацдیں гэхээр бас нүүдэлчин сэтгэлтэй холбоотой. Тэгтээ эсрэгээрээ бид нэр яагаад айгүй асуудал гараад ирэх юм бол тэрийг хаяа авчдیں өөр газар очичдیں гэхээр бас нүүдэлчин сэтгэлтэй холбоотой. Одоо бид нэр хотод амьдарч эхлээд бараг 100 гаруй жилд бараг босноо үгүй болоогүй л шүү дээ. Тэгэхээр одоо Монгол улсад Улаанбаатар хотод болж байгаа ихэнх асуудлууд маань бас тэрнтэй холбоотой гэж харж байгаа тийм. Одоо ингэ нэг асуудал гарч ирэх юм бол за яад ингэ бид нүүчин гэдэг тийм шилгээ байдаг. Байршна гэдэг. Ягаад бид нар Улаанбаатар хотоо сайжруулан энийгээ байгаа асуудлаа шийдэе гэж ярихгүй байгаа юм бэ гэхээр бас тэрнтэй холбоотой гэж харж байгаа. Тэгээд бас туушгүй байдал маань тэрнтэй холбоотой гэж харж байгаа тийм. Одоо Швейцарт би зүрх сайхан хэдхэн сарын очиод ингэ ярихад Швейцар хүмүүс маш тууштай гэж байгаа байхгүй. Яг яасан юм нэ? Энийг би хийнэ гэсэн бол хийдэг. Хэлсэн гэхлэн бол хэлдэг. Монгол хүмүүс бол би ядах чи хийнэ гэдэг нэг итгэд морцсон байдаг тийм. Энийг хуурдаг болчихдаг. Тэр маань бас нүүдэлчин сэтгэлтэй холбоотой. Гэхдээ бидний судалгаа болохоор илүү ингэж муу юм хаяа одоо асгтээ сайн юм судлаад тэрийг яаж хэрэгж болох вэ? Тэрийг бид нэр бодлогын төвшөнд яаж хэрэгжүүлж болох вэ? Яаж шийдэл гаргахад ашиглаж болох вэ гэдэг дээр л бид нар анхаарай гэж бодоод байна. За маш сонирхолтой судалгаа хийж байгаа маань монголчуудад бол шууд хамааралтай тийм. Ялангуяа би бас англи хэлж байхдаа судалгаа хийжсэн. Тэр нөгөө nuisance law гэдэг тийм бусдын одоо эрхийг зөрчихгүй байх тухай хууль гэсэн үг. Түүнтэй дүүцүүлээд Монгол улсад яг юу байдаг вэ гэж судалсан чинь зөвхөн хөршин эрхийн тухай хууль олдчихсэн. Тэгээд хөршин эрхийн тухай хуулийн дээр одоо дэдод айл чангадуу чимээ тий 10 цагаас хойш гарахгүй ч гэдэг юм уу. Нэг цөөн хідэн зүйл тусгасан болохоос ш одоо хот даяар тий нийгмийн эрүүл мэндэд нөлөөлсөн одоо утаа гаргаж байгаа айлуудыг чинь албан хуулийн нэж гэдэг юм уу
эсвэл тэн дээр бодлого гаргана гэдэг юмыг тэр хуулиараа одоо их Британидтэй зохицуулт юм билээ. Бусдад цаад болсон үнэр гаргаж болохгүй, дуу чимээ гаргаж болохгүй. Бусдыг хэвийн таатай амьдрах гэхээр цаад болсон дөргөө чичиргээ гаргаад байж болохгүй. За тэгээд бас Лондон болон Бирмингем хотуудад тийм маш тийм том кейсүүд болж исэн. Одоо 1970 80-аад оноос хойш тэр нь нөгөө олон нийтийн эрүүл мэндэд цаад болоодсэн томоохон үйлдвэрүүдээ энэ нуйсенсийн тухай хууль буюу бусдын эрхэнд халдахгүй байх тухай хуулийнхаа үндслэлээр одоо шүүх авч хэлэлцээд үйл ажиллагааг нь бүр зогсоогоод тийм хотоос нь ингээ гаргаж исэн кейсүүд байдаг. Тэгээ миний хувьд бол анзаархаар та бас эрдэм төлөвчтэй хурал ба засаг даргын тийм хариуц хэрэгжүүлдэг ажил талаас бас ярьж байна. Тэр талаараа бас магадгүй нөгөө зөвхөн нүүдэлчин мал аж ахуй эрхлээд тийм ферминг талдаа амьдрахаас гадна хот руу ороод ирэхээр тэр сэтгэлгээгээ магадгүй яаж ашиглах юм. Магадгүй энэ төрлийн хуулиуд тийм журмуудыг ингээ харьцуулаад судлах аяа сонирхолтой санагдаж байна тийм. Ер нь бол ижил төрлийн зорилготой юм болоо гэж анзаараглаа. За тэгэд хоёлаа англи сурч ирсэн тийм одоо үетэй өрөө нэргээд очмоор байна. Тэгэхээр англи улсад ялангуяа дөрвөн одоо бүртгэн улстай улсын яг англи тийм гэдэг улсын нийслэлд амьдарч ирсэн байна, сурч ирсэн байна. Тэр соёлоос одоо хоёлаас хотын соёл ярьлаа. Орхиод нүүхтэй нүүдэлчин сэтгэлгээний тухай ярьлаа. Тэгээд төр улсын бодлого гэдэг бол төрийн бодлого, төрийн удирдлага биш илүү нийтийн удирдлага тийм нийтийн төлөөх үйлчлэгчийн систем байх хэрэгтэй маа ярьсан шүү дээ. Энийг бодит ингээ Английн орчинд зүгээр иргэн тий эсвэл одоо жуулчин суралцагч хүний хувьд ингээ очиод явж байхад танд юу мэдрэгдэжсэн бэ тийм ялгаа байсан уу? Яг бид нэг Westminster гэдэг шүү дээ. Westminster нь одоо Английн парламент хамгийн анхны л парламентын дэлхийн. Тэгээд парламентын гишүүд нь ерөөсөө л эрдийн төлөөлөлт юм лээ. Тэгэхээр одоо янз бүрийн метрондоо суугаал, тюбиндээ суугаал явдаг, автобусандаа суугаал явдаг. Тэнд бол нэг баян цатгалан хүн алга. Тэгэл би парламентын гишүүн гээд бус түүний дээрлэхэд байгаа хүн алга. Тэгэхээр яг тэр парламентын стандарт гэдэг зүйл нь одоо бол хамгийн түрүүнд бол сонирхолтой санагчлаасан л та. Тэгтээ яг англи улс маань өөрөө аягүй сонирхолтой улс юм билээ. Яг тэгэхээр одоо маш олон жилийн хувьд том империал одоо ингээд бүр эзэнт гүрэн байсан. Одоо хамгийн том эзэнт гүрэн бол одоо British Empire байсан тийм. Тэгэхээр энэ empire бол маш олон жилийн туршид одоо босод жижиг улсуудыг даралсны хүчин дээр одоо хүртэл явж байгаа юм байна гэвэл заавалжгүй бол тэрийг одоо ойлгох хэрэгтэй. Нэгдүгээр, хоёрдугаар талаас яг англи улс маань яг Лондон хот маань яг англи улсыг бас сайн төлөөлдөг юм байна л дээ. Ягаад тэгэхээр Лондон хотын одоо дотоодын бүтээгдэхүүн англи улсын нийт улсынхаа хамгийн дахин их. Хоёрдугаар, гуравдугаар гэх юм бол хүн болгоно айгу тийм одоо хотод амьдраа сурцсан хүмүүс байдаг. Тэрнийгээ гадуураад сүүлийн англид маш гарч байгаа асуудлууд нийгмийн асуудлууд их гарч байгаа. Жишээлх юм бол одоо нөгөө иммиграшны асуудал гарч байгаа, дөрвөгчдийн асуудал гарч байна. Тэрнээсээ болоод хоёр нөгөө намууд нь бас талцж байна. Энэ хүмүүсээ яаж гарах уу, эсвэл яаж нийгэмдээ одоо нийгэмшүүлэх үү гэдэг асуудал маань бас яригдж байна. Тэрний нөгөө гэмт хэрэгүүд нь бас нэмэгдэж байна. Тэгээ ярих юм бол бас нөгөө одоо эрүүл мэндийн салбарын хувьд бас айгүй их одоо жоохон уналтанд орж байгаа юм билээ. Яагаад тэгэхээр одоо NHS гэдэг National Health Services гэдэг энэ байгууллага бол Англид ажилладаг. Та нөгөө эрүүл мэндийн салбарын үйлчлэгээ авсан бол мэдчихэж байгаа. Тэгээ одоо үнэгүй байдаг те. Ахтай маш их очод дараатай байдаг. Нэг ярахад баг сарын дараа иргэдэг. Одоо хөхгүй л бол за усаа угаа байж ийл нь бол хэлдэг. Тэгээд өөрөөр хэлэх юм бол хаалгаа хэлэх юм бол баг жилийн дараа очор байдаг. Тэгэхээр нөгөө иргэдийн хувьд эрүүл мэндийн үйлчлэгээ хатаг хэцүү болсон. Тэрнээсээ болж маш их бухимддаг болсон. Дэлхийн 2 дугаар дайны дараа NHS маань амжилттай явсан юм билээ. Тэрнээс одоо санаа аваад Европын ихэнх улсууд одоо welfare state-үүд болоо ингээд NHS-ийг дагаад эрүүл мэндийн үйлчлэгээ ингээд нэвтрүүлж ирсэн. Тухайн үед хүмүүс яадаг вэ гэхээр нэг том бэртэл аваад ч юм уу нэг өвдөөд очоод ингээд үйлчлэгээ авдаг байсан. Тэгэл одоо үйлчлэг нь болж байгаа байхгүй. Одоо болохоор хүмүүс ингээд илүү олон удаан наслаад одоо илүү хор тавдар ч юм уу, чихрийн шижин ч юм уу, зүрх судасны өвчин ч юм уу, байнгын одоо эрүүл мэндийн үйлчлэгээ авдаг хэрэгцээ шаардлагатай болсон хүмүүс чинь нэг удаа очихгүй ш байнга очдог болсон. Тэгэхээр тэр байнга очдог одоо энэ шин төрлийн нийгмийн хүчлийг нормд юусоо тасан зохицоогүй байгуулга юм л дээ. Тэгэхээр одоо 1940-50-аад оны үед ажиллаж исэн систем нь одоо хүртэл яваад гэсэн. Тэгэхээр өөрчлөгдөв. нийгмийн хэрэгцээнээсээ өөрөөр өөрчлөгдөв. Тэгэхээр энэ маань нөгөө нэг яг нийтийн бодлоготой холбоотой явчихж байгаа байхгүй. Яагаад энэ NHS гэдэг байгууллага нийтийн байгууллагыг өөрчлөг юм бэ? Яагаад энэ байгууллагт инновац авчираагүй юм бэ? Тэрнээсээ болоод одоогийн нийгмийн асуудал гарч ирж байна. Тэрнээс болоод ард иргэдийн амьдралын чанар нэг буудаж байна. Энэ хүмүүс сэтгэл хангаламж бас муудаж байна. Тэгэхээр
энэ дээр би харсан юм юу гэхээр манай Монголын одоо даатгалын системээс адилхан чиглэлд яваад байгаа юм болов уу гэж юу анзаарсан. Улсын эмнэлэгт очиж ихээр аягүй аач дараалтай байдаг, эмчнэрийн цалинтайгаа байдаг, өөр нэг эмнэлэгт заавалж халтур хийдэг, хэмжлэн байдаг. Тэгээ хувийн эмнэлэгт очиж ихээр нөгөө ард иргэдийн цагуугийн боломж нь байдаггүй. Зарим нэг хувийн эмнэлгүүд нь чанаргүй байдаг хэмжлэн тий. Тэгэхээр яаж бид нарын одоо энэ улсынхаа одоо нийтийн үйлчлэгийг илүү сайжруулахын гэдэг бас сайн бодлого санагдсан. Тэгээд одоо хамгийн сайн бид нэг одоо манай Монгол ардын намын хэлж байгаагаар бол бид нар социал демократ нам тийм. Социал демократ үзэл баримтлал гэдэг бол хамгийн сайн хэрэгжүүлж байгаа орнууд одоо Скандинавийн орнууд байгаа тийм. Денмарк, Дани, одоо Швед, Норвег гэдэг улсууд байдаг. Энэ улсууд одоо социал демократ байхын тулд юу хийж ийм гэхээр government нь ер нь засгийн газрын 3 том ажил хийгээд байгаа байхгүй. Боловсролын системийн хамгийн сайн байлгачийн чанарын хувьд хүртээмжийн хувьд үнэгүй байна. Их сургуулийн ч гэсэн боловсрол нь үнэгүй байна гэхдээ чанартай. Хүн болгоно баг 5 хэлээр нь ярьж байгаа бүгд ингээд нэлээдтэй байна боловсролтой ажлын байртай. Хоёрдугаар одоо том үйлчлэг нь болохоор ерөөсөө л эрүүл мэндийн үйлчлэг. Үнэгүй байна, хүртээмжтэй байна, чанартай байна. Гуравдугаар батлан хамгаалахын салбар сайн байна. Бас байх юм бол яг нийтийн тээврийн асуудал бас яригдчих болно. Монголд яг юм бол хамгийн муу дөрвөн салбар нь энэ салбар байгаа байхгүй. Боловсрол нь хамгийн хүртээмжгүй, хамгийн чанаргүй. Тэг хүнтэй. Хүнтэй. Одоо Монгол Улаанбаатар хотод одоо хувийн ерөнхий боловсролын сургуулийн бизнес хамгийн ашигтай бизнес болсон. Хаас айгу одоо Гисангас сургууль, Америк сургууль, Бритиш сургууль мэдгүй те. За эрүүл мэндийн салбарнаас хамгийн чанаргүй, хамгийн хүртээмжгүй. Оч дараалтай. Батлан хамгаалах салбар яг яриач ирэх байхгүй. Тэ. Нийтийн тээврийн салбар бас яриач ирэх байхгүй. Түүжрэнэ. Тэгэхээр ерөөсөө социал демократ үзэл баримтлалыг хэрэгжүүлж байгаа юм бол биш байгаа даа. Тэгэхээр бол энийгээ бас нэг одоо төр их барьж байгаа энэ төрийн албаа хаагчид одоо энэ ус төрчдмээс бас ойлгодог байгаасэ гэдэг би бас хэлмээр байна. Тэгэхээр нэг боловсрол мэдлэгийн дутуу байдлаас олж ингэдэг юм уу эсвэл одоо үнэхээр одоо авилгал хэл ахуулна их болоод ингэдэг юм би бол сайн мэдэхгүй байна. Тэгэхээр энэ юм дээр л ер нь бол айгу англи хахад их юм бодогдож л байлаа л та. Ялангуяа ирээд бас айгу хандараад тэгээд англи одоо сайн авч байгаа зүйл мэдээж нөгөө хаант засаглалтай одоо империал улс байж байгаад тий одоо бас орчин үеийн шилжилтийг хатан хаан байх та тий маш сайн хийсэн гэж яригдтiin байлээ. Жишээлбэл нөгөө хаан болвол throne гэж яа тий өөрсдөө одоо титэмтэй хүмүүс бол зөвхөн бэлэг тэмдэг төдий байхаасаа өмнө бол хүчтэй байсан. Тэгэнгүүт хамгийн том шийдвэр гаргалтууд дээр илүү тий өөрийгөө өстө ингээ хамгийн том дарга өдр гэж боддог байсан чинь 1950-ад оноос хойш ард түмний хөдөлгөөнүүд нэлээх их болоод хэвлэл мэдээлэл зураг телевиз гэдэг зүйл гарч ирээд тий нөгөө засгийн газрын илүү одоо бодиттой асуудлуудыг яриад гаргаж ирэхээр тэн дээр нөгөө уян хатан болж өөрчлөгдөхөөс аргагүй болсон. Тэгээд сая хатан хаан засгалж явах үедээ болвол бүхий л өөрчлөлтүүдийн үншилтүүдийг туулаад нөгөө өмнө одоо бидний ажилчид ингээд нүүрсний урахад дарагдаад нас арчлаа гэхээр эзэж титэн бол тийшээ очдохгүй гэж ярьдаг байсан бол тий очихоос аргагүй болоод хаа нэрэгдэн асуудалд орж ийн тий тент ингэж дуу хоолой гэж инх тайвны болон сайн сайхны бэлэг л болж эхэлсэн байгаа юм л да түүхийн хувьд. За тэгэхээр Монгол улс маань бас 1990-ад одоогүй саяхан тий арчилсан хувьсгал гэдэг зүйл бий болоод өмч өвчлөлтэй арчлалтай бид нар болоод маш залуу байгаа. Тусгаар тогтнолоо бол сэргээгээд удаагүй тий 100 жил болж байна. 100 тэгэхээр хоттой болоод ч гэсэн за яг 100 жил үү тий их хүрээ гэж байсан бол орчин үеийн барилга байгууламжтай болоод 1950 оноос хойш тий 50-60 оноос хойш нэг сайндаа 70-80 жил. Хотын баг бид нар өөрсдөө ч байраг Оросууд барьж өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр одоо Оросуудын барьж өгжсэн станцуудаас хойш жишээ нь яг шинээр монголчууд өөрсдөө бариаггүй байна. Тэгэхээр ямар олон барилгууд ашиглалтанд орж байна тий. Тэрээс болоод ингээд цахилгаан дулаан хангамж жишээ нь маш их асуудалтай байдаг. Станцууд нослын одоо тий гормонд ажилладаг ч гэдэг юм уу. За тэгэхээр энэ бүгд бол миний бодлоор одоо доктортой хөгжлийн тий асуудал болоо. Монгол улсын ингээд доктортой хөгжлийн сэдвүүдийг яриад байх бол дуусахгүй. Эрүүл мэнд боловсрол ингээд хот бүх зүйл байна. Гэхдээ одоо таны сурж ирсэн те нийтийн бодлого гэдэг талаас аваад үзэх юм бол за хэдүүлээ үндсэн поинтуудыг дурдсан. Нэмэх нь үнийг доктортой хөгжлийн салбарын бодлого гэдээ аваад үзвэл хамгийн түрүүнд юун дээр анхаармаар санагддаг бай те. Яг уус алганы хувьд айгүй өөрлөд юм шиг байна. Гэхдээ Монголын хувьд би зүгээр засаглалын хувьд айгүй эрүүл болох хэрэгтэй юм болов гэж хараад байгаа юм л да. Яг мэдээж улс төр одоо улс төрийн байгууллага бүх юм хийх албагүй. Гэтэ мэдээж төрийн байгууллагууд нь эрүүл одоо авилгал хэл ахуулгүй байж иж хувийн хвшлүүдэд дэмжин тэр хүмүүсийг даалгахгүй одоо татврын хувьд бодлого зөв бодлого гаргана зөв шийдвэрүүдийг гаргана учраас засаглалын хувьд бид нэр одоо яг төрд ажиллаж байгаа хүмүүс маань хамгийн боловсон сайн хүчин байх хэрэгтэй байна гэж бид нь харсан. Тэгэхээр одоо шийдвэр гаргаж байгаа хүмүүс маань наад зах юм ойлгохгүй фэйсбүүкээс
одоо хандлт харж байгаа шийдвэр гаргадаг бол үнэхээр байж болохгүй байгаа байхгүй. Судалгаа шинжилгээний туршлагаар тулгуурласан энэ шийдвэрийг гаргадаг энэ хүмүүсүүдийг бол байх хэрэгтэй байна гэж харж байна. Тэгэхээр хамгийн өндөр цалинтай магадгүй байж болно те. Эсвэл одоо бол баг 300 мянган гаруй одоо төрийн байгууллагад ажиллаж байна. Төрийн албаа агчаар. Энэ тоог бол цөөлөх шаардлагатай. Энэ чинь бүгдээрээ л хатуул хүчтэй мөнгөөр ажиллаж байгаа хүмүүс те. Тэгэхээр илүү одоо чадвартай цөөхөн хүмүүсийг барагдсан газарт ажиллах хэрэгтэй байна гэж бол анзаарсан. Тэгээ мэдээж ямар ч авилгал хийх авахгүй байж ич ус хөгждөг юм байна. Скандинавийн орнууд яагаад ингэж хөгжсөн бэ гэхээр авилгал хийх авахлын индексээр бол хамгийн бага гэдэг. Жини индекс гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ ажлыг бол заавалчгүй хийх ёстой байна л гэж харсан. Нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаар дараагийн ажлууд бол ингээ яг тэрнээс болоод одоо план дээр үндэслэж гарч явах нь байх. Тэгэхээр хамгийн эхлээд яг боловсрол гэх юм бол засаглал нь болоог байх боловсрол нь бол сахихгүй тахалтай гэж бодчихлаа л да. Тий. За зөв засаглалын асуудал юм байна. За ер нь сурсан сургууль улсынхаа талаар бас ингээд тавьчих ярихаар тий одоо бас англид сурахаар сонирхох гээд энэ чинь мэдээлэл хөтөлбөрт материалаа өгөх гээд харж байгаа залуучууд байгаа х тий. Тэгэхээр ер нь таны нэг өдөр суралцж байх явцдаа тий яаж өнгөрдөг байсан бэ? Танилцуулаач. За нэг өдөр бол би өглөө хасаал жимд явдаг гэсэн. Жимд явж ирээл цайгаа уучаал хичээлдээ гарна. Заримдаа яг өдөр хичээл авдаг болохоор өдөр тэр тоон даалгавар малгаараа хийн. Хичээлдээ авчаад ланч хийдэн. Тэгэл даалгавраа хийн. Тэгээ оройхон болохоор тэгэл найзуудтайгаа динер минь хичээл байн паб орно. Англичээр нь бол паб бол culture нь. Тэгэл паб ороод нэг пивод юм уу яа дээ. Эсвэл нэг фишн чипс гэдэг юм уу яа дээ. Тэгчээл харин эсвэл тэгэл лонгоор зугаална ч юм уу. Тэгэхээр ер нь бол оюут хүний амьдрал нэг иймэрхүү л өнгөрнө. Гэхдээ яг нөгөө чимнэгийн тэтгэлийн нэг давуу тал нь стипенд авч байгаа болохоор заавал ажил хийх шаардлага байхгүй. Санхүүгийн дарамт бол харьцангуй бага. Тэгэхээр нөгөө нэг сурах хүн сурахтаа анхаарах боломжтой. Харин би чимнийг аваагсан бол яг ингээл ажлаа тараал ажил хийгээл ингээл ядраал даалгавраа ингээл төртөл ингэж байх боломжтой. Мэдээж олон оюут хүн тэгж амьдарч байгаа. Тэгэхээр хэрвээ чимнэгээр явах юм бол яг зөвхөн сурлагтаа анхаарал ингээ явах. Нэг жилийн хугацаанд яг өөртөө хөрөнгө оруулах тийм аим гой боломж юм байл. Тэгээ хажуугаар нь бас нөгөө амралтын өдөр дээр өөрөө хотод руу явна. Шингэний виз авчих юм бол Барселона 20 паундаар явчихна тий. Тэгэхээр тиймэрхүү гоё боломжууд бас байгаа. Тэгээ янз бүрийн гоё тоглолтууд байнга Лондонд болдог. Хүссэн дуучныхаа тоглолтыг тэгэл 45 паундаар үзчихэн гэх мэтлээ аягүй гоё. Өмнө одоо сурч ирсэн сургууль тий амьдарч ирсэн улс хотоос ялгаатай одоо Лондонгийн хамгийн давуу тал. Яг дэлхийн төвөл юм билээ ер нь бол. Яг Америк бол өөрсдөө дэлхийн төв гэдэг мөртлөө яг Америк төвтэй л доо. Тэр чинь нэг Америк ингэж боддог, Америк гэж боддог. Эсвэл ингээл одоо Америкаас өөр Европ руу ч юм Аз руу хатаг хол авдаг байхгүй. Тэгэхээр Европт бол ингээд Лондон далаа гэхэд Америк руу хосон нэг далай гатлал орчин. Тэндээсээ Европ руу ороход ойрхон, Африк руу орсон ч ойрхон, Аз руу орсон ч ойрхон. Тэгэл ер нь бол яг дэлхийн төвөл юм билээ гэж харсан. Тэрнгүүрээ айгу гой сонирхолтой. Тэнд амьдарч байгаа хүмүүс ч гэсэн ер нь тэндээс ирсэн. Айгу тийм глобал одоо үйл бодолтой хүмүүс байдаг юм лээ. Одоо бид нэг ингэж боддог, тэнд ингэж боддог гэлээ. Дэлхийн бус орны улсууд хүмүүс юу гэж боддог айгу бас ойлгож авдаг. Тийм гой хот лээ. Таалагдсан юм. Лондон амьдрах юм бол айгу надад үнэхээр таалагдсан. Гэхдээ яг хуу цаг агарын хувьд монголчууд жоох хэцүү гэж магадгүй. Яхаа тэгэхээр айгу их бороо орно үүлдээ өвөлдөө 3-г л харах болчихно. Тэгэхээр нөгөө нэг seasonal depression гэдэг нар үзэхгүй болохоор айгу депресс юм байлаа өвлийн үйлрэл. Тэрэн дээрээ бол сайн D витамин сайн авах хэрэгтэй санагцсан. Тэгээд яг хуу Монголоосоо сайн нөгөө нэг арц марц авч аваад тэгэл бас нөгөө Монголтойгоо ойрхон байхгүй бол нөгөө айгу хэрэг санддаг юм л. Нэг жилийн өмнөөс суралцаад цаг хугацаа бол маш хурдан өнгөрч байгаа тий. За Британд ер нь сурахаар окей тий. Энэ чигний тэтгэлийн хөтөлбөрт материал өгөхөөр төлөвлөж байгаа залуучууд сонсож байгаа болоо гэж би бодож байна. Энэ хүмүүстийн тэтгэлийн талаар товч мэдээлэл тий. Та өөрөө ямар аргаар тий. Магадгүй өргөдлийн төвшөнд юм ярьслын төвшөнд хэлчихсэн болоо. Тэр сайн туршлагаасаа ингэж бэлдээрээ энэ зүйл анхаарал тавьдаг гэж бодож байна. Тийм. Би бол яг хүмүүс над руу ингэж бичээд байгаа л та одоо төлгөө өгдөг үү, сэм уншаад өгөөч гэл тэр болгоно нэг нээлттэй байдаг. Тэгэхээр нөгөө apply хийж аваад над руу бас бичиж болно шүү гэж хэлээ. Гэхдээ айгу эртхэн хэлээрэй гэж хүмүүс монголчуудын гаргадаг алдаа нэгээд 2 өдрийн өмнө миний эсэйг уншаад өгөөч гэдэг байхгүй. Тэгэхээр тэр эсэйг би уншсан ч алгатаа тэр хүн өөрчлөлтийг тэрээс нэ гаргаж чадахгүй. Тэгэхээр айгу сарын өмнө ч юм уу 2 сарын өмнө ингээд эртхэн одоо хүмүүсээс тусламж хүсэх бол гуйраа гэж хэлээ. Төлгөөг л хоёрдугаарт
бас айгүй өөртөөхөө аппликейшнийг эртнээс бэлдээрээ гэж хэлмээр байгаа байхгүй. Айгүй сайн өмнөхөн судлаад ямар тэтгэлэг яадیں, ямар хүмүүс өмнө явж исэн, сургуулаа ямар сургууль сурмаар байгаа, ямар мөрчлөө сурмаар байгаа, ямар эсээ автیں, тэр эсээгээ ингээд 2 сарын өмнөөс ингээд бичиж тавиад, байн уншаад, хүмүүст уншуулад, фидбек аваад тэрний үндсэн дээр айгүй юм аппликейшн явуулаарай гэж хэлмээр байна. Би бол бас тэжээсэн айгүй олон сарын өмнөөс л бэлдсэн л дээ. Яг эсэнээр тэрнээс гадна ер нь бол бакалавртаа сурж байхдаа хүртэл би за тэтгэлэгтэй сурахгүй бол угаасаа би төлбөрөнд одоо мөнгө авахгүй. Тийм учраас би бакалавртаа би сайн дүн авах хэрэгтэй. Хажуугаар нь сайн дүрийн ажлын зүрийн юмд оролцох хэрэгтэй. Тэг хийж байгаа ажил маань ч гэсэн бас тэр түүхээ би ингээд ярихад тийм ажил авах хэрэгтэй гэдэг юм бодсон байсан. Тэгэхээр айгүй эртгэн тэр юм одоо 10 жил сурч байгаа хүүхд ч юм уу оюутан байгаа залуучууд байх юм бол тэрийг сайн бодоорой гэж хэлээ. Тэгээ өөрийнхөө ингээд нэг тийм зураглалыг юу нь бол гаргачвал зүгээр санагдсан л та. Би бол яг нэг сургууль хахтаа тэгж бодсон байхгүй. За би Америк нэг жил ажиллана. Тэгээ Монгол 2 жил ажиллана. Тэгээ мацтай явна гэдэг бодсон байсан. Яг тэрнийхээ дагуу л явсан. Айгүй мэдээж азтай байсан. Гэтэ бас нэг ингээд хүн хичээгээд ингээд бодоод ах юм бол яг юма хийгээл гэдэг юм л тэ. Тэгэхгүй бодохгүй байцснаа гинт ингээд манай тэр ажлын залуу явцсан байлж би нэр явахгүй болохгүй мэнэ гэснээр шууд маргааш нь юм бэлчгэлдэг ч юм уу. Тэр бол би бол нэг сайн стратеги гэж болохгүй. За тэгэхээр маш хүнтэй зөвлөмж байна тийм. Тэтгэлэг болон зөвхөн тэтгэлэг гэлтгүү. Ер нь амьдралдаа тийм амжилт гармаар байгаа залуу хүн байвал дандаа өөрийгөө нэгдүгээрт олох. Тэгээд өөрийнхөө сонирхсан чиглэлээрээ стратеги төлөвлөгөөтэй байх. Төлөвлөгөөнийхөө дагуу багаар байнгын ажиллах гэдгийг зөвлөж байна тийм. Өдрөө болгоно нэг өдөр шин сууд бичсэнээс нэг өдрөө болгоно баг нэг үйлдвэр хийсэн хамаагүй хэдүүл бахалтай л гэж бодож байна. Бас сурахад ер нь энэ арга барил нь хэрэг болсон баг тийм. Тий, би ер нь бол ер нь ингээд нэг шин суугаад SMS бич чаддаг төрлийн юм шахгүй айгу багаар ингээд бодоол явж ивэл аяга амар зүгээрээ тий. Тэгэхээр зарим хүмүүс нь болохоор илүү нөө нэг өдөр сууж хаалганд нь ороод ингээд deadline pressure орж ирэхээр тэрэндээ хөтлөгдөөд бичмэжтэй хүмүүс байдаг юм билээ. Би бол тийм биш. Тэр хүн болгоо өөр л хальтаа. Тэгээд өөрийнхөө хэлбэрийг тий өөрийнхөө мэдээж аргачлалыг олсон байх нь маш чухал ах юм байна. За тэгээд ярьцлага өгсөн танд баярлалаа. Миний асуугаагүй тий нэмж хэлмээр магадгүй надад ийм санаа байгаа тий энэ тал дээр сайжруулад хамтран ажиллах юмсан гэсэн ийм саналуд байдаг бол бас нэлээд хэлж байна. Яг хоо би бас ингэж бодож байна нөө энэ хөө агай олон засгийн газрын тэтгэлгүүд байгаа тий Australia Awards, Fulbright тэгэл Gemini гэх мэтлэн. Тэгэхээр энэ тэтгэлэгт явсан ах эх нар маань залуучууд маань бас би биэндээ айгу тусалдаг байхасаа л гэж хүсэж байна л та. Тэгэхгүй яг хоо би бас зарим нэгэн хувьд ингээд айгу дэм gatekeep хийдэг хүмүүс их байдаг санагдсан. Өөрөө явцдаг. Тэнгүүдээ дараа нь ингээд хүмүүс асуумууд ингээд юм хэлж өгдөггүй ч юм уу эсвэл ингээд юмын синдээ орхичдаг ч юм уу. Тэгэхээр тиймэрхүү бас бити байгаасаа гэж хүсэж байна. Ямар нэгэн боломж авсан бол ингээд тэр боломжийг бусд олон хүнд яаж түгээж тусалж болох уу гэдгийг сайн бодож байгаарай гэж хүсэж байна. Тэгээ тэр маань бас нөгөө түрүүний ярьсан засаглалтай холбоотой л та тий. Одоо ингээд ус төр гараад янз бүрийн шийдвэр гаргах шин очсон байгаа бол ба залуу үеэ сайн бодож байгаа ч гэж хэлмээр яа тэгэхээр Монгол улс маань өөрөө залуу улс хэдхэн амын баг 60-70% 40 хүртэл насны хүмүүсүүд байдаг. Тэгэхээр энэ улсыг ирээдүйг ингээд сайн болгох гэж байгаа залуучууд дээрээ сайн харах хэрэгтэй. Тэдний боловсролыг нь дэмжих хэрэгтэй, тусламжийг өгөх хэрэгтэй. Тэгэхээр тэр тал дээрээ та бүхэн илүү анхаараасай гэж хүсэж байна. Тэгээд бас хэрвээ одоо нэг чиний тэтгэлэгт явуулахдаа ингээд жоохон айдаг ч юм уу би тэнцэхгүй болов санааж авдаг бол бити сайн зоорой. Тэгээд эртнээс бэлдээд эхлэх юм бол айгу гайгүй л гэж хэлмээр. Тин чинь нэг бас жил болгон 10 хүн явдаг болохоор тийм амар бас бүр ингээд жилдээ 1-2 явдаг бол айгу хэцүү шүү дээ. 10 гаруй явдаг гэж байгаа юм чинь боломж өгүүлж байдаг юм лээ. Би ч гэсэн аплай хийж захтаа тэнцэх болов уу энэ ажлаас нэг л тэнцсэн айгу баярлсан. Тэгэхээр айхгүйгээр бас юма төлөвлөөд аппликейшн явуулаарай гэж л. За баярлалаа. Тэгээд та бүхэн доторчлыг танилцууллаа. Тэгвэл маань дараагийнхаа ажлуудаар та бүхэнтэй онлайнаар бас мэдчилэх юм байна. За судалгаа болон дараагийн төслүүдээр бас магадгүй мэдчилэх байхаа гэж найдаж байна. За баярлалаа.